Дараагийн буйхан уралдаан дээр жижигэ Жюлет хоёрын жинхэнэ тэмцэл эхэлдэг. Ёстой хэн нь хинбэ гэдгээ үзэж тарахаар болдог. Гэтэл Жюлет нэг л биш байснаа унаад өгнө. Яач вэ гэсэн чинь өмнөх шон унгаах тэмцээн дээр Жюлетийг шонгоо унгаах гэж зүтгэж яхад нь цовоо туслах нэрээр ирэхдээ албаар Жюлетийн үлэн дээр нь маш хүчтэй гიშгэж аимшигтай гэмтэл учруулсан байж таардаг. Жюлет хөөрхий өвчнөө тисэж умартан гүйсээр энэ хүрсэн ч яалчгүй тисэлгүй унтгаснаа нэ. Цовоо ганцхан Улакагийн үгийг сонсдог гэхээр энэ бол цэвэр Улакагийн сэцэн хорон санаа. Тэгтэл цагаан муурнуудын бусад хүүхдүүд үннийг мэдэхгүй болохоор бид бүгд чамд итгэл найдвараа тавьж хахад яалчгүй туйрхан арчааг байх юм да. Энэ зүгээр нэг энгийн тэмцээн биш штэ. Яаж юм хариуц биднийг төлөөж ахлагч хийдэг вэ? Гээд л өстой хэлэхгүй муухай үгээр дайрч эхэлдэг. Угийн Улакагийн баг Жюлетийн багтай анханасаа л түнжин хагараад цагаан муурнууд дотроо хагаралтай байж л дээ. Энэ бүх бузар зал Улакагийн хорон санааг мэдсэн Ромео яаж зүгээр байх вүлээ? Жюлетээс илүү уурлаж дараагийн тэмцээн дээр буулгаж авахар болно. Дараагийн хамгийн шийдвэрлэх том тэмцээн бол морин байл да. Эмх дуг нь дээр нь гарах гэсэн боловч өшөө авахар шийдсэн Ромео дээр нь гарна гэд зүтгэждэг. Тэмцээн эхлээд жижигэгийн баг маш хурдан авахалж самбаатай хөдөлж зөндөө олон цагаан муурнуудыг тэмцээнээс арчиж хийдэг. Тэгтэл жижигэгийн нэг гишүүн нь санаанд гуйснаар шууд хасагдчихна. Түүнээс хойш хар нохтын багууд араасаа баг багаар хасагцаар байгаад хар нохтоос ердөө 3 баг, цагаан муурнаас бүр 10 баг үлдсэн байдаг. Гэтэл дээрэс нь хар нохтын үлдсэн 2 багийн хүүхдүүд ч гинэт газар дээрээ шууд унтаад өгнө. Яагаад хар нохтын хүүхдүүд гинэт л энэ тэнд сонирн болоод унтаад байна вэ гэвэл өнөөх Улакагийн санаа шүү дээ. Хар нохтын уух усанд нууцаар нойрны юм хийчихсэн байж таардаг. Тэгээд ядчихад дээр нь гарах гэсэн эмэгт уурлаад чийл дээрээ гарсан. Тэгээд одоо өөрөө уучраалж дээ гэж юусоо хөдөлдөггүй. Ингэж зогсоор байтал нь Улакагийн баг бүслээд Ромео ч яах учраа олохгүй сандарч итэл Жюлет өвдөж байгаа хөлөө үл тоон байж зүсээ уургаад үзэгчдийн дундаас Ромеог дэмжиж хашгирдаг. Тэгсэн доор нэсэн эмэгт Жюлетийг хараад өөрийг нь дэмжиж гин гэж андуураад саяхан л ёстой хөдлөхгүй гэжсэн хүн чинь ёстой флаш шиг хурдалж өгнө. Улакагийн багийнхан энэ хоёр хоёулахнаа үлдсэн юм чи одоо яаж чадах юм гэдэгтэй басамжилж итэл манай хоёрыг бол басхааргүй хүмүүс л дээ. Хэдий хоёулахнаа байгаач хар нохтын хамгийн хүчтэй хоёр нь. Тиймээс амар бууж өгөх хүмүүс биш. Ёстой нэг эрчээ аван үзүүлж өгснөөр эцэст нь Улакатай яг нэг эсрэг нэг үлдэж чаддаг. Улака тэднийг бассан хэвээр л та хоёр одоо яаж чадах юм? Манай баг маш хүчтэй хүмүүсээр бүрдсэн гэж хэлж дуусаагүй байтал түүний хамгаалтанд байсан хоёр хүн нь унаад өгдөг. Хөөе бас яач вэ гэсэн чинь шадар гурвын хоёр маань сэрчээд мөлгсөөр байгаад арай гэж нэг юм ирээд нөгөө хоёрыг нь борохоцсон байдаг. Улакач үүнийг нь хараад булхаа гэж бөөн хэрүүл маргаан болгох гэсэн ч эмэх түүний ямар зал ашигласанг нь айл хэдийнэ мэдсэн байдаг. Эмэгт усаа уухтаа сонин амттай болохоор нь им эсэнгийн шууд гадарлаад уугааг байдаг. Бүр баригдчаад гандан буурахгүй. Цовоо яг өшөглөх гэтэл Ромео амжиж зогсоогоо тартал юу вэ? Цовоогийн гутланд баахан хадаас байдгийн бүр тэр гутлаараа түрүүн Жюлетийн өлөөг гიშгсэн гэхээр ямар ч сэтгэлгүй хүмүүс бололтой. Тэгэж нэг юм энэ хідэн айхтар нөхдийг ялаад хар ноход за яг яллаа да гэсэн чинь Ромео Жюлетийг буцаад тулаанд дууддаг. Хайртай охиноо шудраг бусаар ялагдсан болохоор өөрийнхөө жинхэнэ чадвараа үзүүлэх гээд гаргаж байгаа нь тэр. Жюлет ч өөрийн бүх хүчээ дайчлан би энэ үдчихсэн ч мөчөөгөө өгөхгүй үзэлцэн. Түүнийг төрөөхөн л сул дорой арчаагүй амтан гэж муулж исэн хүмүүсийн бүр сэтгэл нь хөдлөөд нэгэн дуугаар дэмжиж эхэлнэ. Яг эцсийн мөчөд Ромео илүү самбаачилж яг яалах гэж байтал юу вэ? Шаал буруу юмнасаа бариад авчлаа шүү. Ромео банцнаасаа болоод өөрөө ойчиж спортын өдрлөгийн сүүлийн тэмцээн болох морин байлдаанд Жюлет яалж спортын өдрлөгийн ялагчаар цагаан муурнууд тодорч Жюлет шилдэг тоглогч болдог. Эцэст нь ч Жюлет хүссэн үнтэйгээ буюу Ромеотойгоо бүжиглэхэр болно. Мэдээж тэд буланд хонд нуугджиж буужигнуулна шүү дээ. Тэмцээн дээр Ромео өөрөө дураараа шийдвэр гаргаж Жюлетийг дуудаж багаа хожигдуулсан болохоор Ромеог шийтгээж баахан ном зөөлгөөж цэвэрлэгээ хийлэгдэг. Тэрнээс нь болоод ч тэрөө стресснээс болоод халуурчхна. Өрөөнд хүртэл агуулгах шиг болсон. Мөн Ромеогийн оронд жижиг дарга болсон байдаг. Ромеог асархаар Жюлет нууцаар ирэхэд Ромео ч халуунда юу вэ Жюлет үү? Зүүд юм уу те? Хөөхөн гүнж минь. Үгүй зүгээр үү? Чих цэвэрлээд өгөөч
Гэдтэй балай л имэрнэ. Хөөх Жүлээд надад хурж гин. Надад хурж гин гэхээр энэ зүуд биш юм уу? Өрөө нь агуулга шиг юм байхаар нь Жүлээд ядчаал өрөөг нь цэвэрлэчихье гэсэн биш. Ийм юм гараад ирэндээ яалчгүй Ромеогийн өрөөнөөс гараад ирж байгаа болохоор Ромеогийнх л гэж бодно штэ. Ууган шадар гурын нэг нь Ромеог эргэхдээ хэдий Ромео яах юм бэ гэсэн ч зүтгэсээр агаад үлдээгээд явсан тэр юм байгаа. Буруу л ойлгочлаа доо. За тэгвэл ядаж болоод идэж уух юм авчирхаар болдог. Гэвч хар нохтын байрыг мэдэхгүй болохоор өстэй таагаал хаашаач явж байгаагаа мэдэхгүй төөрөөл явж өгнө. Арай гэж нэг юм хоолны газрыг нь оллоо. Хайсан газараа арай гэж нэг юм олоод ганц идэх юм аваад явж исэн чинь эмэгттэй таардаг бөгөөд нөгөөт нь ч Ромеод өгч байгааг нь мэдээд яагаад ч юм шууд л булаагаад идчихэн. Тэгснээ учир зүггүй чи иддгүүр ингээ. Эмэгтэй юм уу, эрэгтэй юм уу гэд амхандаа зүгээр сонирхлон төрөөд асуусан боловч Жүлээд өөрийг нь мэдчихэд гатарлаа л асуугаад байгаа юм байна гэж ойлгоод айсандаа бушуухан шиг л зуцчихна. Тэгээл тэр ирчээрээ явж агаад нэг өрөөлөө орчихлоо. Тэгсэн чинь явж тэр нь эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөө байж сарна. Мэдээж бүгдээрээ Жүлээдийг эрэгтэй гэж бодож байгаа болохоор орилолдоод сүйд болдог. Ёстой юм үзэж байгаад ирлээ те. Юм хоол авчрах. Өөрөө ирж байгаа л их юм. Уг нь Ромеог асрах гэж ирсэн гэж бодтол гүү ээжээ. Бүр Жүлээд Ромеог өвдсөн байгааг нь ч мэдээг байдаг. Зүгээр л Ромеог санаад хармаар санагдсан болохоор л нууцаар ирсэн нь тэрээ. Удахгүй сургуулийн ургацын баяр болох байгаа учраас энэ баяраар одоо л хоёулахнаа хамт бай. Гэтэ яаж нууцаар уулзах вэ? Гээл хоорондоо шинэлтэн ярилцсан. Гэтэл эмэгт Жүлээдийн эрэгтэй дүрийг гатарлаад байгаа юм шиг санагдсан учраас Жүлээд ойрын эдэн хугацаанд дахиж хувирхаа төр болдог. Тиймээс тэр хоёр яаж ийж яагаад бусдаасаа бултаас ч хамаагүй баярын үеэр уулзтахаар тохиролцсон. Тэгтэл гай газарт ороос биш, дээрээс гараад ирдэг. Нэг нь жоох хөвгөд буугаад идэг бөгөөд Ромеоч сандарсандаа бариад автал. Чи хаанаас ирээд байгаа юм бэ? Мэдсэнгүү. Гэтэл бүр Ромеог бүдүүлгээр нь дуудаж эхэлнэ. Тэр хоёрыг барьцалдаж аваад үзэж тарж итэл дээрээс нь дахиад нэг хөвгөд унаад ирдээ. Харахад жоох хөвгөд 14 настайч их мундаг ухаантай учраас бүр анги алгасаад 11-р ангид орчихсон. Тгээс ч зогсохгүй бүр ангийн дарга нар гэж байгаа. Муур аврах гээд явж исэн бөгөөд сандал доороос гинэтхэн Ромео гараад ирсэн болохоор зочсондоо унчхаж л дээ. Ангийн дарга нар гэдэг нь хэрвээ ангийн дарга нарын хараанд өртчихөл юм бол байнгын хяналтанд орт бүр цаашлаад сургууль дээрх амьдрал нь эргчлөөгүй болж бүр мөсөн эргчлөөгөө боогдуулдаг бичигдээгүй дүрмтэй. За сайцнаа битгий тэнэгт их зантай дээрлэх юм та. Гэд юу айх? Бүр эсэргээрээ бараг зайнаад авна. Тэгсэн гинэтхэн л Ромеог байцаагаад эхэлдэг. Чи түрүүн тэр доор хинтээ шинэлдээдсэн. Ромеоч за яана. Жүлээдээ ярьжсэний мэдсэн бах та. Гэхдээ Жүлээдээ ярьж байгааг мэдсэн бол асуухгүй. Шууд л шийтгэн нэзтэй гэж бодоод мэдээг байх гэдэг дээр азаа үзээд шууд жүжиглж эхэлнэ. Би шоргоолноос хамт баярлалаа явах гэж асууж исэн юм уу? Гэсэн чинь нөгөө хэд нь бүр итгээд ямар өрөвдөлтэй юм бэ? Гэдэл өрөвдөөд өнгөрлөө. За дахичил энэ хоёртой зуралмааргүй юм байна да. Гэтэл оройн дур барьныхаа өрөөнд иртэл өнөөх хоёр ихэр чинь тавтай морил орой хоол идэх үү? Эсвэл усанд оруулах юм уу? Гээл зогсож идэв. Тэгснээ бүр болоогүй. Ромеогийн хамгийн чухал нууц зүйл болох өнөөх загалмайг нь олчихсан байдаг. Хүний өрөөнд дураараа орчоод бүр юмыг нь нухацсан байж штэ. Ромеоч сандарсандаа загалмайгаа булааж автал түүний сандарж байгааг хараад тэгэхээр нууц байна те гэд улам сэжиглээд эхэлнэ. Ромеоч буруу хүмүүстэйгээ учирчлаа даа гэж бодсноо яасан. Гарах бүх боломжтой газруудыг нь төвчсгсэн чинь баярлаа. Нөгөө хэр чинь аль хэдийнэ гарцсан байдаг шүү. Ингээд хүсэн хүлээсэн ургацын баярын өдөр болж Ромео өнөөх хоёр ихрээс өлхөөн зугтаж чаддаг. Тэгтэл сургуулийн бас нэгэн дүрм нь баяраар хитрхи жаргалтай хүнийг олж харуул дүрм зөрчиж байгаа гэж бодон ангийн дарга нар шийтгэж болдог амар журамтай юм байна. Тэгсэн манай Ромеогийн царай Жүлээдтэй уулзах байгаа болохоор бүр дэндүү жаргалтай нээж гисэн явж идэг. Энэ байдлаараа ч Ромео шийтгүүлэхээр л байна да. Тэгсэн явж дахиад нөгөө хоёр ихэртэйгээ таарчихдаг. Хэрв энэ хоёртой ингээд л зууралцаад ах юм бол Жүлээдтэй уулзах төлөвлөгөө нь бүр мөсөн нурах учраас Ромео дахиад л тэднийг мунхруулж агаад зогсчихно. Энд бас шадар гурав зугаацаад явж идэг бөгөөд эмэгтэйг бол гуйсаар байгаад арай гэж нэг юм дагуулад явж идэг. Шоколад банан идэх үү? Эсвэл чихрээ алим идэх үү? Гэ дурдуур хайгур нь хамаг байдгаа барайл гүгээд идэг. Идэхгүй гэдэг нь штэ. Би явлаа. Гэд эмэгт чинь ууртай юм болохоор муухай ажиллаад явчихна. Ууг нь шадар гурвын хоёр нь
Ойрд эмэгтэйг нэг л ирч хүчгүй сул байгааг анзаарчихсан болохоор сэтгэл санааг нь яаж игээл дэмжчих гээд ингээл хамаг юма бариад гүйжээс эрг. Бид хоёрын зүтгэл ерөөсөө хангалтгүй болтой гээд гуниглаад бүх юм яриад зогсож яхад эмэгт яг үнэндээ яваагүй. Тэр хоёрын яриаг бүгдийг нь сонсцоход овоо сэтгэл нь зөөлрсөн бололтой. Инээд алцаар л за яг жоохон бай гээд буцаад хүрээд ирнэ. Нөгөө хоёр нь ч хүүхэд чиг бөөн баяр болдог. Энд бас Шарков Жюльеттэд зориулаад галт наазан үзэх тусгай суулдад бэлдсэн байдаг. Тэр нь юу вэ? Бүр 6 метрийн өндөр суудал байдаг шүү. Жюльет ч би өндрөөс яагаад идэм аа гэж гүрийж итэл ашгүй гүнж ирснэ. Хөө хин чи яасан сайхан суудал вэ гэд Жюльеттийн өмнөөр ороо суучдаг. Жюльеттэй бэлдсэн суудалд нь гүнж суучсанд нь Шарков уурлаж гүнж тэр хоёрын дунд хэрүүл үсэж бүр цаашлаад ноцолдож эхэлнэ. Энэ хоорондоо ч Жюльет амжиж тэднээс сэмхэн булцчихна. Энэ Ромео одоо хаана байгаа юм болоо? Энд байна гэд өнөө хоёр ихрээс нуугдсан хэвээр л нөгөө хоёр нь ч оогч шантралгүй хайгастай. Ангийн дарга нар яг хажууд нь ирээд яана баригдчихлаа гэд сандартал ашгүй урд нь өхөр байж таарна. Юу ч гэсэн Ромео нуугдах аргаа үнэхээр сайн болно. Бүр тэр хоёр ихрээс мултрахын тулд сэллээ модноос мод дамжиж тарзаанч боллоо. Юун хойлын үдийн кино цаашаа. Ашгүй хоосон торхоолж нуугдтал Ромеогийн баруун мөрөн дээрх чөтгөр нь Жюльеттийг шууд тэрвэд аваа гэхэл цөрхөрж байхад 100 мөрөн дээрх сахиусан тэнгэр нь битгий тэнэгт хэрэг тэх юм бол чамайг жигшин штэ гээд л хоригддаг. Бас дээрэс нь өөр нэгэн хүн гарч ирээд тэгвэл ятаж миний өмнөөс тэрчээч дээ гэсэн чинь чөтгөр сахиусан тэнгэр хоёр нийлж аваад түүнийг зүгээр л болгоод тавьчих. Нөгөө хоёр ихэр Ромеог хайж явахдаа хар нохой цагаан мөрний хүүхдүүд хоорондоо зодтолдож тентхийн дэлгүүрийг буулгаж байгаатай тааралдана. Ихрүүд ч дүрм журмыг тогтоосон шиг тогтоодог болохоор ингэж болохгүй. Шийтгэн ихтэл нөгөө хоёр нь ч манай хоёр ангийн даргаыг басаад өөдөөс нь дайрдагч энэ хоёр ингээд юм болгонд зодуулаад явчих хүүхдүүд байсан бол яахан ангийн дарга болох вүлээ? Дорхнол тэр хоёрыг будаа болгоод хайчихна. Дахин нэг болохгүй хүүхдүүдийг болгож тавьчаад ойр тойрноо хартал сургуулийн бусад хүүхдүүд бүгд баяраар хөвгөлдөж, найзуудтайгаа зугаацаж, тоглон наадж байгаа харагдана. Хүүхэд болсон хайн тэз ч гэсэн дотроо тоглохыг хүсэлгүй л яах. Даанч ангийн дарга нар гэх нэр хүндээ авч үлдэхийн тулд өөрсдөө хүчлэн байж эсэргүүцэл лээдэг. Ромео тэр хоёрыг дотроо тогломоор байгааг чадахгүй байгааг нь ойлгоод нэгэн ухаалаг арга сэднэ. Та хоёр намайг үнэхээр залхаалаа. Одоо хариугаа авна. Наадтай өрсөлдөж тоглол. Хэрв та хоёр намайг дийлэхгүй бол би энэ дэлгүүрээс сүйтгэн шүү. Энэ бол зүгээр тоглоом биш, тулаан шүү гэснээр нөгөө хоёр ихэрч зөвшөөрлөө. Ингээд тулаан гэх нэрэн доор өөрсдөө дэндүү хүчээсэн тэрхүү хоёр жоохон хүүхдийн сэтгэлийг бодож Ромео хамт тоглож эхэлдэг. Энэ нь ч үнэхээр зугаатай байж нөгөө хоёр нь ч бөөн баяр болдог. Гэтэ яалцчгүй хоёрын эсрэг нэг болохоор Ромео ялагдчихна. Тиймээс шийтгэлд нь тэр хоёрын хүссэн үед нэрж хамт тоглож өгөхөөр болдог. Та нар одоо ч гэсэн жоох хүүхдүүд. Тиймээс хаяач гэсэн өөртөө эрхлүүлэх зүгээр штэ. Гээд өнөөх хатуу хоёр чанга ихрийн сэтгэлийн уцыг нь хөндөж чаддаг. Тэгээл ихрүүдтэй тоглож байгаад нэг мэдсэн чинь галт наадам юу юугүй болоод дуусчихдаг. Ромео харамсалтай нь Жюльеттэйгээ хамт галт наадам үзэж чадсангүй шүү дээ. Бүх юм дуусны дараа торхонд үлдээсэн Жюльет дээр иртэл цаац нь ууртай байгаа болтой. Аргагүй дээ. Торхоны жижигхэн нүхээр галт наадам үзэж тэндээ нэлээд удаан байсан штэ гэж ботсон чинь Жюльет уурлаагүй байдаг. Зүгээр л Ромеог цаашлал тоглож исэн байж таарна. Хэдийгээр хамт галт наадам үзэж чадаагүй ч гэсэн Ромеогийн тэрхүү бусдыг бод зөөлхөн зан чанарыг нь харсан болохоор Жюльет баяртай байгаагаа хэлдэг. Мөн тэрээр дараагийн удаа заавал хамтдаа галт наадам үзэхээр тохиролцдог. 7 сарын 1 бол Жюльетийн төрсөн өдөр. Төрсөн өдөр нь болоход ердөө 7 хоног дот байдаг. Тэгсэн энд нь Ромео гүнж хоёр Жюльеттээс илүү баярлаад доогтлоод сүйдэл болж байна. Гэвч Ромео сургуулаас гарч болохгүй байгаа учраас яаж хийж яагаад бэлгээ авандаа гэд бөөн бодолд орсон сууж итал хэний төрсөн өдөр гинэ гээл өнөөх ангийн дарга гараад ирнэ. Тэгсэн байнга л хамт явж идэг дүү нь харагдахгүй болохоор нь асуусан чинь өчигдрөөс хойш Ромеогийн орон доор нь нуугдчихсэн болж таарна. Дүү нь өөрт нь таалагдсан үнэ тийж байнга дагдаг гинү. Яс амар юм бэ те. Гэтэл ангийн дарга нарт хотоос сургуулийн хэрэгтэй зүйлсийг цуглуулах ажил гардаг. Гэвч тэр хоёр хоёулаа явахыг хүсэхгүй байгааг нь Ромео анзаараад сайхан боломж гараад ирлээ. Гээд тэр хоёрын өмнөөс явангаа Жюльеттэй бэлэг хайхаар болно. Ромеогийн нүдэнд нэгэн бэлэг тусаад хөөх Жюльеттэд энэ таалагдана да гээд авах гэсэн чинь юу вэ?
Гүнж бас тэнд нь явж ягаад тэр хоёр нэгэн бэлэг дээр тулаад ирчихнэ. Би эхэлж авсан. Үгүй би яхаараа би штэ гэд нөгөө бэлгийг нь зулгаасаар байгаад ураад хайчихдаг. Мэдээж энэ хоёр болсон хойно хэрэлдэлгүй л яхав. Тэгсэн дэлгүүрийн эзэнч бүр хайсандаа хамгаалагч дагуулад иртэл өнөө хамгаалагч нь гүнжийг таниад сүйд болно. Одоо хотод үндсэрхэг үзэлтнүүд их байгаа болохоор аюултай. Та одоо сургууль руугаа буцна уу? Айл эсвэл заавал хамгаалагчтай жиж та явах ёстой гэд гүнжээ салхаа болчдөг. Гүнж тэнд нэр хүндүү аль эсвэл Жюльеттэд өгөх бэлгүү гэх сонголтын дээр ирэхэд гүнж мэдээж бэлгээ сонгоод Ромеог дагуулад нэг нь нууц газар орд хувцас үүс гэзэг гээд бүх зүйлийг нь сольж цагаан мөрнүүдийн хувцас өмсүүлээд үсийг нь шар болгож хувиргаад аян манай хамгаалагч гэдэл гүрийчгэн. Төрөний хөхөд биш үү? Бишээ миний хамгаалагч гэдэл гүрийснээрээ зүтгэждэг. Манай Ромеоч гүнжийн хамгаалагч нь болж цагаан мөрнүүдийн хувцсыг өмсчөөд яаж дуртай ах вүлээ? Бас өөрөө ч юм цуглуулангаа Жюльеттийн бэлгийг сонгох ёстой болохоор шууд л явах гэтэл би Жюльеттийн хамгийн их хүсэж байгаа бэлгийг мэднэ шүү. Хэрв чи миний хамгаалагч болж өгвөл яах вэ хэлж өгье гэсэн гормын санал тавьдаг. Ромеоч зөвшөөрөхөөс аргагүй боллоо доо. Тэгээд бэлэг сонгохоор эхний дэлгүүртээ ирлээ. Юу ичмээр юм бэ? Би чадахгүй гэд Ромео сүйд болж исноо гүнжийн сонголтыг харчаад би наадах чи утас вэ штэ. Энэ ядаж дааруулахгүй юмыг яаж мэдв? Салхи салхилахад ч амар штэ. Гэхдээ энийг орхиж чадахгүй нэ. Хөвсгөр цацагтай нь хамаагүй дээр штэ. Гээл хоснуудыг голж шилж эхэлнэ. Ромео нэг цагааныг гаргаж ирэхэд гүнжийн нүдэн сэргээд хөөх цагаан бүр яг тохирондоо гэд тэр хоёрын санаа бодол нь маш сайн нийлээд ирд. Юмаа бүгдийг нь аваад дэлгүүрээс гараад иртэл гинэтхэн тэнгэр харанхуулж бороо асгарч эхэл. Тиймээс төрхөн зуур нэгэн газар хорогдож зогсохдоо гүнж норсон ув заавч гэж хэлтэл чи тутам мушгаад байна штэ. Гэд Ромео аваад мушгсан биш ураад хайчихна. Тэгсэн гинэтхэн л гүнж Ромеогийн сэтгэлийг уруулах гээд чи одоо Жюльет гэхээ болоо. Оронд нь намайг сонгоочтой. Тэнэгтгэ бол хайртай биш юм байж ингэж бити хэлжий. Гэд гүнжийг шууд л загнаад хайчихна. Гүнж бол багасаа л эрхэлж өссөн. Дандаа өөрийнхөө төлөө амиа хичээсэн зан байн гаргадаг байсан. Хэдий ямар ч амиа зүйл хүссэн хүмүүс биелүүлдэг байсан. Гэхдээ түүний амьдралдаа тийм амиа хичээсэн зантай байсныхын төлөө нүүрэн дээр нь загнасан хамгийн анхны хүн бол Жюльет. Хэрвээ чи дандаа ингэж ажиллаад байх юм бол хүмүүс чамд үнэн голоосоо дургу болчихно штэ гэж загинжсэн түүхтэй. Яг тэрнтэй адилхан Жюльеттийн дараа загинсан хүн бол Ромео боллоо. Гүнжч Ромеод бэлэг сонгох боломжийг нь олгоод төрүүлээд элдвийг тунгаангаа явж итэл гинэтхэн үндэсэрхэг үзэлтнүүд гарч ирээд гүнжийг бариад авдаг. Гүнж чинь бас тиймч дорхноо буугаад өгчих хүн биш болохоор тулдах гэж үзнэ. Яг ганцхан хүн тулчсан байхад нь Ромео амжиж ирээд авард. Чи юу хин юм бэ? Яга намайг аварч байгаа гэж баг уурлаад байгаа юм шүү. Гүнж хэрэг гэмтэх юм бол Жюльет гуниглана. Тиймээс найз огноо гуниглуулахгүй тулд түүнд тусалсан байдаг. Эндээс л Ромеог Жюльеттэд ямар их сайн чин сэтгэлээсээ хайртайг ойлгож өөрийнхөө амиа зангаасаа болж Жюльеттэд гай олж ирснаа ойлгож энэ хоёрыг одоо л нэг юм бүрэн үлээн зөвшөөрдөг. Гүнжээг өмнө нь сургууль дээрээ Жюльеттийн төрс өдрийн үдэшлэг хийнгээд бөөн баяр суудсан байж хат нь Жюльет гүнжээс төрс өдрөөрөө Ромеотой хамт баяраа тэмдэглэмээр байгаа болохоор байрны эзнийг түр аргалаад өгөөч гэж гуйсан байдаг. Тэгээл Ромеотой таарангуутаа л хялалцаж холзоол элдв янз болоод атаархад байсан нууц нь инээж. Ромео Жюльеттэй өгөх бэлгээ авах гэж хөөцөлцөөр байгаад бүр орой босон хойно сургууль дээрээ иртэл Жюльеттээс номын санд түр хүрээд ирээч гэсэн захиа ярьж байна. Захианы дагуу номын санд очтол Жюльет урдаас нь нөгөө төрс өдрөөр хамт тэмдэглэхгүй гэж ичин байн асуусан чинь Ромеоч цаашлуулаад хурган тоглоод байгаамаа. Өө төрс өдөрч болох ч байгаа юм уу? Мэдээгүй юм биш шүү дээ. Яг уу чи тэгтлээ хүсэж байгаа юм бол тгийлтэй гэд тоглож өгнө. Жюльет дотроо Ромеог татгалзах вэ гэж нилээн айсан байдаг. Ромео чин жил болгоны Жюльеттийн төрс өдрийнх нь үдшилэг дээр үргэлж ирж үдшилгийг нь боснуулан зодон болгож төвөөдөг байсан. Энэ нь л Ромеогийн хувьд Жюльеттийн төрс өдрийг тэмдэглэж байгаа өөрийнх нь хэв маяг өвөрмөц хайр нь байж л дээ. Ромеоч Жюльеттээс ямар бэлэг авмаар байгааг нь асуухад нөгөө гоёл чимэглэл хос зүйл. Хос гоёл. Юу гэнэ? Хос гоёлоо. Өөрөө эхэлж Жюльет хамт тэмдэглэх хэсгийг асуусан болохоор нь Ромеоч бөөн баярлаад өрөөнд дээртэл жижигээ зогсож гин. Чи юугаа гээд хүний өрөөнд нуусаар зогсож байгаа гээл очсон чинь Ромеогийн ах болох айхтар сурагчдын төлөөлөгч хатуу чангаараа алдартай ах нь зогсож идэг. Мөн хоёр ихэр ангийн даргатай хамт. Ах нь Ромеогийн загалмайг олчиж энэ хэнийх юм? Жижигээ ч айсандаа. Наадах чинь нөгөө би гялалцсан юм авмаар байна гэсэн чинь мэдгүй авцсан байлээ. Гээд л худлаа хэлж нэг юм авардаг.
Гэхдээ ахынх нь олсон зүйл ингээд дуусаг бололтой. Тэгвэл энэ юу юм? Мэдгүй мэн. Хинийхэн гэж шийдгээ шууд л хамгаалгаа болоод хайчихна. Чи ойрдоо их сонирн байсан. Цагаан мөрнүүдийн охинтой яваад байгаа юм биш үстэй. Хоёр сургуулийн хооронд хийсэн гэрээ юуг нь урах дээрээ тулаад байгаа. Тиймээс хэрв чи цагаан мөрнүүдийн хүүхдүүдтэй явж байгаад баригдвал шууд урагш нэр аавна. Хэрв тэгвэл манай гэр бүлийн нэр хүнд маш муу. Чамаа хэдэн удаа хамгаалсан гэж бодож байна. Гэт загинжээснаа бүр заамтаа давна. Хоёр ангийн дарга нар ч түрүүнээс хойш харж яагаад бүр тэсгээ болоод дундуур нь орж одоо болно штэ. Энд чи хүчирхийл шүү. Гисээр агаад ашгүй нэг юм Ромеог суллаад авчлаа. Дэндүү айхтар ах юм аа. Гэтэ ах нь Ромеог зүгээр өнгөрөөсөнгүй. Яг 1-7 хоногийн турш цагдаж хорихоор шийддэг. Хэрэг тэгвэл Ромеогийн 20 дахь хугацаанд Жюлиетийн төрсөн өдрийн баяртай яг давхцаад байгаа учраас Ромео одоо яаж өрөөнөөсөө оргож Жюлиеттэй уулзах бол Ромео ухаан орсон цагаасаа л ахынхаа хатуу чанга занг твцээр ирсэн бөгөөд ах нь ч ёс журам, дүрм журмыг бүхнээс дээгүүр тавьдаг. Ромеог өчүүхэн төдийч алдаа гаргахад уйлдлан зоддог ширүү хүн байсан. Тиймээс ч Ромео одоохондоо түүний өдөөс эсэргүүцэлгүй хэлсэн болгоныг л дуугаад авахаас өөр аргагүй гэдгээ маш сайн мэдчихэдэг. Гэхдээ бусад сургуулийн хүүхдүүдтэй арай гайгүй харьцдаг бололтой. Хүүхдүүдийн эвдэрсэн тоглоомын гоцыг нь янзалж өгөөд л дүүтэйгээл хитрхий чанга харьцаад идэг. За айхтар ахын сургуулалт ч эхэллээ дээ. Чи ийм хэн зүйлийг ч гэсэн бодож сурахгүй. Өдий болтол юу хийжсэн? Цагаа битээ димээ үрээдэ. Инузукагийн 2 дугаар хүү 0-5 минут л зарцуулах ёстой. Гэх мэт хатуу дүрмтэй тул сургууль биш бүр яг л шорон шиг байдаг. Энэ бүх дарамтнаас болоод Ромеогийн нүднийх нь гал цог арилж ямар ч итгэхгүй эмгүү мэтл болцсон байдаг. Ингэснээр 6 дугаар сарын 30-ны өдөр ах нь Ромеог Кендогоор хичээсэнгэн шалгахаар өөртөөгөө үзхийг шаардна. Яалчгүй ахынхаа дэргэд Ромео хитрхий хүч суултай. Хэд ч ялагдав унаад л босно. Унаал босоол. Бүр сүлдээ хамаг биеийн суйлдаад жижигэл явахт нь тусалдаг. Гэхдээ буугаад өгсөн хүн гэхэд арай л өөр юм да. Нэг л жөөмөл зад идэг. Яасан бэ гэвэл ахынхаа өвөнд орж байгаа юм шиг жүжиглэж анхаарлыг нь сарниулах нь түүний төлөвлөгөө байсан. Тэрээр ямар ч үнээр хамаагүй Жюлиеттэй уулзна гэж бат шийдсэн байдаг. Тэр оройн хөл хорионы эргэлт болохоос цагийн өмнө буюу 22 цагт ахыгаа орондоо орсон гэж бодон Жюлиеттэй уулзахаар сургуулийн хашаанаас гарангүйдэг. Дараагийн эргүүлнээс өмнө амжчих гээл хурдалж өгнө. Хайчихж байгаа буцаад ор гээд ах нь зогсож идэв. Ах нь дүүгийнхээ юу бодож байгааг хэдийнэ гадарласан байж л дээ. Хэдийгээр Ромео гимтсэн царай гаргасан ч нүднийх нь гал унтраагүй байгааг ах нь олж харсан хэрэг. Гэвч Ромео өдийг хүртэл ахтаа үргэлж бууж өгдөг байсан ч одоо бол өөр хэрэг. Хайртай үнийхээ төлөө ахтайгаа зөрчилдөх зоригтой болсон байдаг. Тэрээр гар далайн тэмцэн ч ахынхаа хажууд юу ч биш байсан тул гар зөрүүлэх болгондоо зодуулсаар нэлээд хүнд бэртдэг. Ах нь ч түүнийг бодлоо зэгцэлгээд багаас нь хойш алдаа гаргах болгонд нь түгждэг байсан. Харанхуй зориндоо хорчдог. Гэхдээ энэ бүхэн бас л Ромеогийн төлөвлөгөөний дагуу өрнсөн байдаг. Ромео ч ахаасаа дутахгүй ахынхаа ашиг өөрөөс илүү мэддэг тул түүнийг замд нь хүлээж яхахыг тооцоосон байдаг. Хэрв хоригдчихвол ах нь ч түүнийг дахиж оргоно гэж сэрдэхгүй байх гэж бодсон хэрэг. Тиймээс дээрээс л өөрийнхөө талд хүмүүсийг уруулаад авсан байдаг. Тэрний нэг нь ангийн дарга нар. Тэдэнд санаагаа эхлэхэд ч их чин зөвшөөрөхгүй байсан ч дүүн Ромеогийн саадаа давах гэж тэгж их хичээж байгаа нь бахархмаар санагдсан болохоор туслахаар болж бүр ихчигээ ятгасаар агаад хаалгыг нь тайлж өгөхөөр ирсэн байдаг. Тэр хоёр ч өртөө босноо ухаарсаар Ромео Жюлиет рүүгээ хамаг хурдаараа гүйлээ. Гэвч замдаа ахтаа зодуулсан бэртгэл нь нэлээд хүнд байсан болохоор сулдсан биенээсээ болоод тамирын тасарч унаад өгнө. Энэ хүртэл юу хийлээ дээ? Ингээл унчих юм гэж юу гэсэн ашгүй Жюлиет ирж таарад түүнийг тосоол авлаа. Жюлиет бүх зүйлийг жижигээс сонссон болохоор энэ бүхэнд өөрийгөө л буруутгана. Төрсөдрөө хамт тэмдэглэснээс болоод хайртай хүн маань ийм байдалд орчлоо гээл өөрийгөө буруутган шаналж идэг. За ингээд 7 дугаар сарын ч нэгэн болж Жюлиетийн төрсөдөр эхэллээ. Жюлиетийн төрсөдрийн арга хэмжээний төлөвлөгөө бол гоёмсог сүйх тэрэгнээс бууж ирэнгүүт нь л дууд чагсаалаар хүлээн авч түүнд зориулсан хөшөөг бэлтгэхээр маш том баярын төлөвлөгөө зохиосон байдаг. Хэрв хар ноход ирээд дахиад тортоор байлдвал яах вэ? Тийм юм болохгүй. Бид бүгд гээд ярьч дуусаагүй байхад нь Ромео хүрээд ирлээ шүү. Жюлиет Ромеог харангуудаа зугатаад идэг. Яахав өөрөөс нь болоод л Ромео зовж байгаа гэж бодоод байгаа шүү дээ. Барьчлаа. Хэдий ингэсэн ч
Жүлет хармааргүй байна гэд дахиад зугтчихна. Энэ үг нь Ромеод нэлийн хүчтэй орсон бололтой. Ухаан санаа нь орон гарan хаана явж байгаа юм бол доо гэмээр л идэг. Ийм байдалтай байхаар нь жижигээ сэтгэл санааг нь дээрдүүлчих гээд нэг өдөр хамтдаа хичээлээ таслахаар болно. Жижигээ бол хариуцлагатай. Хичээнгүй сурагч болохоор болж байгаа юм уу? Би яг ч тийм хариуцлагатай хүн биш л дээ. Өө багшаа. Багшаа бид хоёр хичээлээ таслаагүй амьдрал судалж байна. Гээд гин алдчихлаа. Бильярд тоглолоо, хонь иллээ. Тэгсэн хоньнууд нь Ромеогоос үргэж зугатаад байдаг шүү. Гэхдээ хоол гэсэн сургаар ол шаваал ирлээ. Дараа нь сургуулийнхаа ойр хавийн байгалийн сайхныг мөн адил бишрэн зогсоно. Ромеогийн сэтгэл санаа багаар дээрдэг хэдий ч яагч бүрэн зүгээр болоогүй. Гэхдээ л хөөх сайхан болчлоо. Баярлаа жижигээ гээд жижигийн сэтгэлийг нь бодоод худлаа илнэ. Мэдээж олон жил найзлсан найзгаа ямар байгааг нь мэдлгүй л яхав. Зүгээр биш байгааг нь мэдэж өөрийгөө юу ч хийсэн Ромеод хэрэг болохгүй гэдгийг ойлгон жижиг юм адил гутарчихна. Гэтэл Ромео өөрийнхөө буруугаас боллоо гэж бодон өөрийгөө жоол задад авна. Гэхдээ тэрнийх нь ч хүчинд жижигээч дээрдэж Ромеогийн сэтгэл санаач баагч болтугай дээрдэг шиг болно. Жүлет хоол хийж чадахгүйсэн болохоор ядаж жигнэмэг хийж сурыг гэж бодон дээр жигнэмэг хийгээд бүтлгүүдснээсээ хойш өдөр болгон ирж давцаар агаад одоо хийсэн нь овоо гайгүй өмнөхөөсөө хамаагүй дээр гой харагдаж байна. Тэ амт нь яасан бол тоо эхлээд хор шалгагч хороо гээд лийдсэн. Юу вэ? Бүр үнэхээр л гой амттай болсон байдیں۔ Тэр жигнэмгээсээ Шарков гүнж хоёрт өгтөл Шарков ч гүнжийн үлдээдэл жигнэмэг гэж баярлал. Жүлетийнх бол үлдээдэл байсан ч хамаагүй бололтой. Мөн Ромеод төрс өдрөөрөө өгөх гээд жигнэмэг хийсэн байсан ч юун жигнэмэг өгөх маш олон зүйл болсон учраас одоо болтол өгөөгүй хадгалаа л идэг. Гэвч түүнийг нь гүнж олчихно. Наац чинь чамд хийсэн юм уу? Гээл гүнжид өчгдөг. Мэдээж гүнж Ромеод зориулж хэд хоног бэлдэн байн хийсэн гин мэдж энэ хоёрыг багч гэсэн дэмжих тал руугаа орж байгаа болохоор Ромеод аваачаад өчгөн. Ромео ч өөрийнх нь төлөө өдөр болгон бэлтжижсэн гин мэдээд өөрийнхөө энэ хахархан бодлоосоо болж гутарж яваагаа ойлгоод одооноос яг бат хайрынхаа төлөө тэмцэхээр болдог. Тэгсэн юу вэ? Хар нохоттойгоо цуг Бело ирсаар Жүлетийн төрсөн өдрийн үдшилэг рүү ирсэн байдیں۔ Гэтэ бодлогогүй зүгээр л ирсэн юм бол бишээ. Ах нь энэ үеэр хичээлтэй байгаа. Тиймээс энэ үеийг л ашиглан бужигналдаж байх үеэр нь Ромео Жүлетэд дагуулan гарч ирээд хоёулахнаа хамт байн төрсөн өдрийн мэнд хүргээд дахиж уулзахгүй гэж битгийлээрэй гэж хэлнэ гэсэн айхтар төлөвлөгөө гаргасан байдаг. Ромеог эд Бело ажиллагаагаа эхлүүлсэн явж явах үед Жүлет цагаан муурнуудын төлөөлөгч нартай уулзж яадаг. Гэтэл хар ноход ирээд бөөн өвмэн дэгдэж байгаа гэх мэдээг авсан дарга нар нь мэдээж гол байна Жүлет гэдгийг мэдж байгаа болохоор Жүлетийг хамгаалж тэндээс огт явуулахгүй байдаг. Жүлетийг олохгүй байгаад сандарсан Ромео Жүлетийг хайж явахдаа хүн ядчил хаана байгааг мэдэх байлгүй дээ. Тэгээд харсан биш. Үдшилэг буснуулаад яаж байгаа юм чи гэсэн шиг түүн рүү маш занал хийлтэйгээр ширтээд байхаар нь яаж ч асуух билээ дээ. Өөрөө л хайхаас өөр аргагүй болно. Ромеог хайж явтал гинэтгэл цовоо гараад ирнэ. Энд цовоо байна гэхээр ойр хавьд нь Улака байж л таарна. Та хэн бэ? Улака байна. Улака гэхт нь бүр Ромео итгэж өгөхгүй. Чи яасан их хөшрөөвэ гэд хэлээд авна. Яалцчгүй л уулга алтахаар шаал үр болцсон байдаг. Спортын өдрөөс хойш түүний булхай Жүлетэд яаж хандсан гэн мэдсэн хүмүүс түүнийг ч тоохоо бил. Баганч муу адил бутран сургуулийн хашаанд биедан амьдарч эхэлснээс болоод ийм амар хөвшин төрхтэй болцсон байдаг. Улака тэр үед бохир арга хэрэгсэндээ одоо болтол үнэхээр харамсаж суудаг. Тиймээс одоо харин ч бохироор биш шударгаар Ромеог золиос болгоод цагаан муурнуудад барьж өгөөд буцаад хуучин байсан байр сууриа нэр хүндээ эргүүлэн авахаар улаарч идэг. Цовоо Ромеог тас тэрчгээд ерөөсөө салж өгдөггүй. Яалцчгүй цовоо айхтар хүчтэй учраас Ромео тийм амархан мултрах нь юу л бол. Энэ хэцүү байдлаас салахын тулд Ромео нэгэн ухаалаг арга сэтнэ. Хөөе цовоо чи ингээд намайг тэрврээд ахаар Улака хардаад уурлаад юм штэ. Тэр хардаа гээд толгоог нь эргүүлээд орхичихно. Гинэн цовоож тэрэнд нь итгээд Улака бити уурлаа. Оронд нь би чамайг тэрвэрье гээд Улакаг тас тэрврээд авлаа. Ромео ч ашгүй нэг юм суллагдаж Улакагаас мултарчлаа гэж баярлаж амжаагүй байхад дахиад цагаан муурнууд бүслээд авчна. Бүгд л нэгэн зэрэг түүн рүү дайрч эхлэхэд за баларлаа та гэж бодож итэл юу вэ Ромео байхгүй. Цуцсан байх та гэж бүгд гайхаж итэл цагаан муурнуудын нэгэн хөөхөд Ромеод тусалж түүнийг нуу аварсан байдаг. Ромео үнэхээр л яарч исэн болохоор доор нэсэн хүүхдүүд явангууд л шууд л гараад явах гэтэл
Өөрийг нь аварсан хүүхэд тэрээр Ромеотой уулзахыг маш их хүсэж ийснаа хэлж баярлж байгаагаа хэлээд нилээн л их юм яриад зогсоод идэг. Тэгээд баярлсандаа Ромеод Жюлиетийг хаанагааг нь зааж өгөн тэр. Түүний хэлснээр бол Жюлиет 4-р давхрын цаад буландаа гаж. Яагаад Ромеод туслаад байгаа юм бол гэвч Ромеог дахин цааш явж амжихаас өмнө хүмүүс дахиад гараад ирлээ. Тэгсэн яасан гэж түрүүний өөрт нь туслаад л Жюлиетийг хаанагааг хэлж өгөөдсөн хүн чинь яг үнэндээ бол цагаан муурнуудын зүгээрч нэг сурагч биш, бүр төлөөлөгч нь байж таарна. Би өөрийгөө дахиад танилцуулъя. 11-р ангийн төлөөлөгч. Энэ харин дууны машин. Юун дууны машин? Яа, энүүд л биш шүү. Гэтэл хоорондоо ихээл дотнолтой. Энэ үед 1-р давхрын хар муурнууд аль хэдийнэ бүгд ялагдаж, одоо зөвхөн Ромео л ганцаараа үлдээд байна. Цагаан муурнууд ч Ромеог бүсэлсэн болохоор одоо буучхан миний өгшөө гэд бараг гуйгаад байгаа юм шүү. Нөгөө талд Жюлиет төгжигдсэн өрөөнөөсөө гарах гэдэл хамаг аргаа барна. Өчигдөр оройн Ромеод туслах гэж очисон ч амжаагүй болохоор энэ удаад ямар ч байсан амжиж очихын тулд хаалгыг цохин хамаг чадлаараа л үздэг. Ромео заавал цаашаа явах ёстой болохоор цагаан муурны төлөөлөгчтэй хаалт үзэлцдэг. Ромеогийн ах шиг үнэхээр хүчтэй ирнэ. Ахаас нь шал өөр. Инээжигаа л зодолдоод идэг. Хичнээн хичээсэн ч яасан ч хүчтэй Ромео үнэхээр л барахааргүй болоод ирнэ. Гэтэл тулж явахдаа Ромео нэг зүйл сонсон бололтой. Шууд гүгээд цонхроо үсэрчдээ. Эн чинь бүр 3 давхар штэ. Цагаан муурнууд бүр шоконд ороод араас нь хартал байдаг. Юу энэ ч одоо илв хэрүүлж үү гэж бодтол Жюлиет 4 давхраас Ромеог татаад авсан байдаг. Түрүүнд сонссон дуу нь Жюлиетийн хоолой байсан бөгөөд хэдий суулч гисэн Ромео түүнд нь итгээд шууд л цонхоор үсэрсэн байдаг. Жюлиет бүр булангийн өрөөнд байсан гэсэн ч яагаад энд ирсэн болоо гэвэл цонхоор дамжиж явсаар байгаад ийшээ ирсэн нь тэр эжилдэ. Гэхдээ Жюлиет тэнд байгаа эсэхийг яг таг мэдэхгүй ээжэж итгээд 3 давхраас үсэрчдэг. Ямар их зэрэг вэ те? Хэдий биений шарах идэгдэгч чиний надад хэлсэн тэрхүү үс намайг идэхээргүй шархлуулж байна. Тиймээс чамайг хаанч исэн би заавал байх болно. Муу тэнийг би чамд хайртай гэдэл энэ хоёр маань уучраа олчих шиг боллоо. Хоёр сургууль дундаа нэг том ханаар тусгаарлагдсан. Угсаа гарал, үзэл бодол, анги давхраг гэдэл бүх зүйлээрээ шал өөр нэгэн ертөнцүүд байдаг. Гэхдээ тэрхүү авраг том ханыг Ромео Жюлиет хоёр юу ч бодолгүй зөвхөн хайрынхаа хүчээр давж чадлаа. Энэ бүхнээс Жюлиет нэг зүйлийг маш сайн ойлгосон юм. Тэр нь ямар ч асуудал бэрхшээл тулгарсан хайртай хүнтэйгээ хамт туулах нь хамгийн зөв сонголт. Бөгөөд амьдралынхаа эцсийг хүртэл зөвхөн Ромеотой л хамт байхыг хүсэж байгаа гэдгээ тэрээр зүрх сэтгэлээрээ мэдэрдэг. Энэ хоёрыг дээд давхарт ийхүү нийлуурчийн хооронд доор байдал бишжээ. Хар нохтын төлөөлөгч буюу Ромеогийн ах нь хүрээд ирсэн байх бөгөөд нөгөө өвмөн тариад байсан хэдийг бол гөлөг болгоцсон л ээж идэг. Ах нь ч Ромеог хайхаар цаашаа явдаг бөгөөд үүнийг нь боломж гэж харсан шадар гурвын хоёр маань зутах гэж оролддогч хайчихж байгаа. Гэтэл нөгөө хоёрыг чинь айлгаад буцаачихна. Энэ хүн бол цагаан муурнуудын ангийн дарга бөгөөд охтын санаа бодлыг илүү сайн ойлгохын тулд ингээд эмгтэй узумсан байдаг. Тэрээр хүч чадал мөн хөөрхөн байдлыг хослуулдаг. Тийм л төгс залхав болохыг хичээдэг нэг. Хэрвээ та нар хөөрхөн төрхөөрөө намайг ялж чадах юм бол яг уу явуулъя гэсэн болцолтой үзэлцэхэр болно. Мэдээж өөр аргагүй болохоор хөөрхөн царай гаргахаар бэлтгэж хичээсэн боловч хөөрхөн биш ээ гээл татгалцчлаа. Гэтэл энэ үеэр эмэгт хүрээд ирдэг. Ууг нь ийм хүүхэд шиг бэлүүн тулаанд орохгүй гэд үлдсэн боловч шадар гурвынхаа нөгөө хоёртоо санаан зовоод холоос хараад зогсож исэн нь инээ. Эмэгт бол үнэхээр л халан гаднаа хайрын дотроо хүндээ. Эмэгтэйг харсан өнөөх ангийн дарганч хөөх ямар хөөх юм бэ гэд бууж өгснөө хүлээн зөвшөөрдөг. Ийм амархан байсан юм уу те? Ромео Жюлиет хоёр бууж ирэнгүүтээ яг л өмнөх шиг чи дахиад миний үдшилийг боснуулаад байна уу те? Химээ хэрэлцээр би билүүгээ бэлүү шицээр л буугаад ирдэг. Юу вэ түрүүхэн л дээр нэлуураад байгаагүй юу? Ромео ч хар нохтынхандаа хандан за нөхдөө төлөвлөгөө амжилттай боллоо. Хэдүүлээ тэрний үдшилийг боснуулж чадсан болохоор одоо ухарцгаая гэл нөгөөдөө урайлан буцахаар болдог. Тэр хоёрын сэдсэн санаа нь ингэж л аятайхан шиг жүжиглээд ухрах арга байж л тээ. Гэвч гаяа газар доороос гихчээр хар нохтын төлөөлөгч Ромеогийн ах нь нөгөө хоёрыг шинэ олоод л хүрээд ирнэ. Ромео чи эндээс юм уу те? Чиний нууцаар харьцаж байгаа хүн чинь Жюлиет эцтэй. Бүгд шок. Энэ загалмай бол та нарын хайраа илэрхийлж солилцсон зүйл мөн биз? Мөн Жюлиетийн төрсөн өдрийг тэмдэглэсэн байсан. Хамаг нотлох баримтыг нь гаргаад ирнэ. Ромео ч сандраад эн чин баталгаа биш штэ гэд гүрийх гэж оролддогч
ах нь эцсийн том баталгаагаа гаргаж ирнэ. Энэ бол Ромеогийн өрөөнөөс олсон зүйл. Чамд таарах хэсгийг үзчихье л да. Тэгвэл нотлох баримт болно биз? Гэдэл гүнжий өгсөн дотор хувцсыг нь гаргаад ирдэг. Энэ бүхнийг сонсон сургуулийн бүх сурагчид шоконд орж таг гацна. Өдөржин шөнөжин бие биений үзэлгүйд тулалцдаг дайснууд нь үнэн хэрэгтээ нэг нэгэндээ үнэхээр хайртай. Бүр үерхэд нэлээд удсан байгаа гэж бодохоор л гайхах нь аргагүй. Сурагчтан ч гүү илгүүдээ арайч дээ. Хэрвээ үнэн байвал зүгээр өнгөрөөхгүй дээ Ромео хэмээн бүгд л итгэл найдвар Тесарцаар харцгаад байдал бишсэнийг мэдсэн Жюльет нэр дөөрөө аврахын тулд жинхэнэ ил тавчирч одоо яг үнэн эсгээ үзчихье л да гэд Ромеод нэг илдээ өгөн тулалдаж эхэлнэ. Жюльет ямар ч эргэлзээгүйгээр шууд л Ромео руу дайрч Ромеоч өөдөөс нь ирсэн дайралтыг хамгаалж мөн эсрэг дайрдаг. Энэ нь ч үр дүнгээ өгч хүүхдүүдийн зарим нь хосууд байсан бол арай ч ингэхгүй дээ. Хос биш юм шүү гэд эргэлзэж эхэлдэг. Хамгийн ширүүн эцсийн цохилтоо өгөөд дүүрс эмчийн өрөөнд хөвтөж байгаа Жюльет Ромео руу шилжинэ. Тэдний энэхүү додооныг харсан хүүхдүүд хос бишээ. Хайртай хосууд исэн бол юу гээл бие биенлүүгээ дайраад явж явах юм. Бүр жинхэнэ сэлмэр штэ гэд үерхээгүй байгаа гэдэгт нь санал нийлдэг. За яг тэр хоёрын сэлэм далайх үед юу асан бэ гэвэл ашгүй амжиж хоёр талын төлөөлөгч нар ирж тэднийг зогсоосноор айл нь л ашгүй гимтэж бэртээгүй байдаг. Амжилттай олчлаа тий. Чаахан чимээгүй л та. За яг яагаад Жюльет энэ хоёр тулалдсан бэ гэвэл Жюльет яг Ромео руу дайрчихтаа нүдэрээ дохио өгсөн бөгөөд тэрийг нь Ромео анзаарч жүжигээ өргөжлүүлсэн байдаг. Гэхдээ ганцхан харамсалтай зүйл нь тэдний хайраа илэрхийлж солилцсон загалмайгаа өөрсдийн гараар эвдэлсэн байдаг. Ромеод хангалттай цаг байгаагүй болохоор зүгээр л нэг хямдхан дэлгүүрээс бөгж авснаа Жюльеттэд өглөө. Одоо Ромео энэ сургуулийг уг үнцээр нь өөрчилж тэдний нууц харийг ил гаргахын тулд заавал ангийн дарга болохоор бүрэн шийдсэн байдаг. Тэрээр энэхүү том зорилгодоо хүрэхийн тулд бүр багаас нь буюу сургуулийн шуудан зөөх ажлаас нь эхлэн хийхээр зоригшуулна. Яг ангийн дарга басан үед чинь бүгжийг зүгээрээ тэгнэ. Тэр болтол чамайг заавал хүлээнэ. Тиймээс өөрийнхөө дог байдлыг харуулаарай хэмээн түүнд ч урам зориг өгдөг. Энэхүү том үүмэнээс болж сургуулийн захиргаанаас Ромео Жюльет хоёрыг 7 хоногийн турш өрөөнд нь хорж шийтгэхэр болсон байдаг. Бүх зүйл яг л хуучин шиг өвдөж Ромео Жюльет хоёр нууцаар үргэлжлүүлэн үерхсээр Жюльетийн өмнөөс би шийтгүүлчихье хэмээн зүтгэж жижигэж Ромеод санаан зовсон хэвээр. Хэдийгээр хар ноход цагаан муурнуудын дундах хан урдын шиг бат бөх хэвээр байгаач Ромео Жюльет хоёрын зүрх сэтгэлд тэрхүү хан нь аль хэдийнэ нуруунсан юм. Тэд хайрынхаа төлөө хамтдаа байх, ирээдүйнхээ төлөө хамгийн хэцүү саад бүрийг даван туулахад бэлэн байгаа. Магадгүй маргааш дахиад л шин тэмцэл тэднийг хүлээж агаач нэг нэгнийхээ төлөө зохилох зүрх хуруунд нь гэлэлзах тэрхүү жижигхэн бөгж байхад тэд хизээч ухрахгүй. Тэд энэ сургуулийг магадгүй энэ ертөнцийг ч өөрчилж чадна гэдэгтээ бүрэн итгэлтэй. Хайр бүхнийг ялан дийлдэг шиг тэдний түүх дөнгөжл эхэлж байна. Энэ хүртэл үзсэн та бүхэндээ баярлалаа.